За тэг бүгдээрээ эхлээд хамт залбирцгаая. Эзэн минь танд энэ цагийг даатгангуйн залбирч байна. Эзэн тэгээ та энэ цагт та энд цугласан өөрийн хайртай хүүхдүүдтэй бидний хүн нэг бүртээ хамт байж өгөөрэй. Бидний хүн нэг бүрт хүрч эзэн минь таны үгийг, таны үннийг хүлээж авахад та бидний зүрх сэтгэлийг, сүнсийг бэлдэж өгөөрэй эзэн минь. Бид таны үннээр, таны үгээр дамжин өөрчлөгдөж, таны нүдэнд таатай, таны өмнө анхлын өнөртэй болон өөрчлөгдөхийн төлөө энэ цагийг бас манай сүм чуулганыг гэр бүлийг та ерөн бүтээн босгох хэрэглээрэй гэж танаас залбирanгуйа. Эзэн Есүсийн нэрээр танаас гойн залбирч байна. Амен. 94 оноос ер нь ингээд сүмд явж эхэлсэн. Тэгээ хамгийн анх одоо тэр нэг шар библийг манай нэг найз надад олж авчирч өгөөд тэгээ одоо тэр шар библийг би анх уншчихлаа. За бурхныг хүлээж аваад одоо ингээд амьдарч эхлэхэд ер нь миний одоо итгэлийн амьдралын эхний их олон жилүүд ямар байдлаар өнгөрсөн бэ гэвэл би одоо ингээд за би ер нь бол ингээд амар хүн болно гэж дандаа боддог. Тэгээ би амар хүн болно. Ингээд амар амжилттай би нэрээ агуу хүн болно гэж боддог. Тэгээд нөгөө агуу хүн болоод айгүй мундаг амжилт олох гээд байгаа юм чинь бурхан миний талд байвал би бүр илүү халаад өгөх байхаа л гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь бол санаа нь. За тэгээд одоо ингээд за тэнгэр газар бүтээсэн бурхан байдаг. Тэгээ би бурхантай ер нь ингээ айгүй ойрхон бурхан миний талд орчих юм бол би бол ер нь л өстой балландаа л гэдэг хүслээр л анх одоо бурхантай айгүй олон жил хамт амьдралаа. За тэгээд ер нь бол яг бай одоо ингээд бурхантай хамт яваад зарим үед айгүй сайн ч явлаа, зарим үед айгүй тааруу ч явлаа, тийм ээ. Тэгээ ерөөсөө ингээ харсан чи ерөөсөө асуудлууд миний амьдралаас салдаггүй. За тэгэнгүүт одоо би ямар байдлаар хандж эхэлсэн гэхэлэр заав ээжээ одоо ингээд нөгөө нэг яагаад ингээд бурхан надаа ер нь ингээд одоо миний төсөөллөөр болвол бурхан одоо надаа хайртай юм чинь миний хүсэж байгаа хүслийг л одоо биелүүлж өгнө гэж би бодоод байгаа шүү дээ. Надад хайртай юм чинь. Тэ? Яг одоо миний хүслийг биелүүлж өгөх ёстой шүү дээ. Бурхан ер нь өгөхгүй байгаад бүр миний хүслийн эсрэг яваад ахлаар ч одоо ингээ би гайхаж бодож шүү дээ. Заавал би ер нь бурханы дургу хүргээд байгаа юм болов уу? Тэ? Ер нь одоо ингээ жоохон буруу муруу байгаад тэ бурхан таалагдах гэж янз бүрээр оролдож эхэлвэ одоо ингээл тэ. Оо янз бүрийн арга хэрэглэнэ тэ одоо ингээл за ерөөсөө сүм таслахгүй. Ер нь сүм таслаад байгаа тэрэнд л дургуун төрчээд байгаа ах тий. За ер нь өргөл өргөнөө. Ер нь тэхгүй бол болдгүй юм байна. Тэгээ одоо өөрөөр хэлбэл яах гээд байна гэхэлэр би өөрийнхөө хүслийг биелүүлэхэд бурхныг ашиглах гээд байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд янз бүрээр оролдлоо. Бурханд тунирхаж үзэн, гуйж үзэн тийм ээ. Залбирн одоо тэгээд ер нь өргөл өргөн, сүмд явна, айгүй идэвхтэй байна. За ер нь одоо гайгүй зөв байх гэж хичээн тийм ээ ингээл янз бүрээр бүх зорилго нь юу вэ гэхэлэр бурхны нэг ингээд нэг айгүй таалдаг хүүхэд нь болоод орхивол нөгөө нэг миний бодоод байгаа хамаг хүслүүд маань биелэл би амар амжилттай стандар ингээл хамаг юм нь бүтдэг станыг амар л хүн болчих гээд байгаа шүү дээ санаа нь. За ингээд өчнөө жил ингэж явж үзлээ. Тэгээ янз бүрийн одоо тим аргыг одоо бас санал болгодог өчнөө олон бас урсгалууд байна. Чи одоо ингүүл ер нь одоо ингээд бурхан чамайг сонсноо. Ингүүл чиний хүсэл биелнэ. Ингээ бурхантай ер нь ингээ баруун талаар нь дөхөөд очивол одоо бурхан чамайг ер нь бол ивэнэ. Чамайг ивэхгүй чиний амьдрал бүтэхгүй байгаа шалтгаан нь чи одоо ийм буруу байгаа учраас бурхан одоо ингээд зөвшөөрөхгүй байгаа юм. Ингээд орхивол зөвшөөрчнөө гэл. Иймэрхүү юм дундуурч бас явж үзлээ. Тэ ингээд өнгөрсөн ингээд одоо 94 оноос хойш итгэлийн амьдрал харахаар бүтлгүүд л тийм ээ асуудал миний амьдралаас ерөөсөө салсангүй. Тийм ээ. Тэгээд одоо би сүүлдээ ингээд зогсоод за байжээ. Ерөөсөө нэг юм буруу байна. Тэ? Юу буруу байна вэ гэхэлэр би өөрийнхөө үүднээс бурханд одоо би өөрийнхөө хүслийг л бурханд тулгаад өөрийнхөө хүслийн үүднээс л би бурханд хандаад байна. Тэгэхээр би одоо ер нь юу харах ёстой гэхэлэр за ер нь бурхан тэгвэл ер нь юу хүсэж байдаг.
Ер нь бурхан ер нь юу хүсээд байдаг юм? Бурхан одоо миний амьдралыг хараад бурхан надаас одоо ер нь юу хүсч хүлээгээд байгаа юм? Тэ? Бурханы үүднээс харуул ер нь миний амьдралаас юу нь бурхан чухал юм бэ гэдгийг би одоо хайж эхлэе гэж бодлоо. За тэгээд Исая 55:8-9 дээр өгүүлж байгаа. Эзэн хэлэхдээ миний бодол санаа та нарын шиг биш. Миний арга замуудч та нарынхаас өөр. Тэнгэр газраас ямар хол өндөр шиг миний замууд, миний бодол санаач мөн та нарынхаас хавьгүй өндөр юм гэв. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл би одоо юу гэж ойлгож байна гэхээр за байжээ. Би өөрийнхөө амьдралыг хараад миний амьдралд ийм юм чухал, ийм сайн гэж боддог. Миний бодол бурхан миний амьдралыг хараад ганц зүргийн амьдралд ийм юм чухал, ганц зүргээс надад ийм юм чухал ирэх юм аа гэж хардаг зүйл нь өөр юм байна. Тийм ээ? Тэгэхээр одоо би ингэж за тэгвэл би ерөөсөө өөрийнхөө үднээс бурханд хандах биш, бурханы үднээс ер нь одоо яг бурхан чи юу хүсэж байгаа юм? Тэ? Бурханы үднээс энэ хорвоо ертөнц одоо хүний амьдрал тийм ээ итгэгчийн амьдрал гэж ер нь юу хэлээд байгаа юм бэ гэдгийг би одоо хайж эхэллээ. Тэгээд ямар нэг хэмжээгээр бурхан надад одоо нээж ойлгуулсан гэж би итгэдэг. Тийм ээ? Тэгэд ер нь бол одоо богинохон хэлэх юм бол тийм ээ бурхан бол энэ одоо бүх гариг ертөнцийг бүтээсэн. Энэ дэлхийд одоо бараг 100 биллион орчим галакси байдаг гэж байна. Одоо нэг галаксид хичнээн ч од байд юм бүүмэд тийм ээ. Одоо ийм агуу ертөнцийг бүтээн босгосон. Тэгээд тэр агуу ертөнц нь энэ их олон 100 биллион одоо галакси энэ одууд оршин байгаа хамгийн гол шалтгаан нь энэ дэлхий дээр л амьдрал байлгахын тулд бурхан тэр бүх галаксиг бүтээсэн. Тэгэд энэ дэлхий дээрх амьдралын хамгийн гол утга учир зорилго нь юу вэ гэвэл хүний амьдралын төлөө бурхан энэ бүгдийг бүтээсэн гэж. Тийм ээ? Тэгэхээр бурхан бол бүр юм агуу бурхан байгаа байхгүй. Тэгээд бурханы нүдээр харуул одоо миний амьдрал гэдэг бол одоо ганц зүргийн амьдралыг одоо бурханы нүдээр харуул бурхан юу гэж харж байгаа вэ гэвэл миний энэ ертөнцийн дээрх амьдрал болвол бурханы хувьд ерөөсөө за энэ ганц зүрэг бол энэ ертөнцийн дээр за хэдэн жил амьдрдаг юм тийм ээ оролцоогоор. Тэгээд амьдраад би ганц зүргийг өөрийнхөө хажууд авах юм аа. Тийм ээ? Одоо бурхан миний амьдралыг тэгж харж байгаа. Миний болон таны амьдралыг. Ганц зүргийн энэ дэлхий дээр амьдрах нэг 60-70 жил амьдрал болвол хамгийн гол амьдрал нь биш ганц зүргийн. Ганц зүрэг энэ ертөнцөөс яваад миний хажууд ирэхдээ л сая ганц зүргийн жинхэнэ амьдрал эхэлж байгаа юм. Тийм ээ? Өөрөөр хэлбэл бид нар бол энэ дэлхий дээр нэг цаг хугацаатай хязгаарлагдмал 3 хэмжээт ертөнцид докторгууд л амьдардаг хүмүүс. Бурхан бол мөнхөд оршихуйд оршдог. Тэгэхээр бурхан мөнхөд оршихуйд оршиж байгаа бурхан бидний амьдралыг мөнхөд оршихуйн үднээс л хардаг. Тэгэхээр та бидний амьдралыг бурхан харахтаа энэ ганц зүрэг бэлгээ одоо уянга удахгүй над дээр ирнэ. Тэр бол одоо энэ ганц зүргийн бэлгээгийн уянгагийн жинхэнэ амьдрал нь. Өнөөдөр энэ ганц зүрэг одоо эдний дэлхий дээр амьдарч байгаа амьдрал бол энэ мөнхөд оршихуйд ирээд амьдрах амьдралынх нь бэлтгэл хэсэг юм аа. Тийм ээ? Та бид нар энэ ертөнцөөс явна. Тийм ээ? Одоо ингээд энэ зааланд хэдэн хүн сууж байна. 100 жилийн дараа бидний хинэн энэ ертөнцийн дээр байхгүй. Тийм ээ? Энэ одоо хэдэн жил бид нар баян тарган цатгалан явж болно, бүтэлтэй бүтлгүй явж болно, сайхан муухайч явж болно. Тийм ээ? Тэр ерөөсөө падлыг 100 жилийн дараа бид нар энэ дэлхийд яаж ч амьдарсан байлаа гэсэн 100 жилийн дараа бид нар хинэн ч энэ ертөнцид байхгүй. Тэгэхээр бурхны үүднээс ерөөсөө миний амьдралыг харахад бурханд ерөөсөө хоёрхан зүйл л хамгийн чухал. Тэр нь юу вэ гэхлээр би энэ ертөнцөөс яваад бурхны өмнө очиход би ерөөсөө хоёрхан зүйлд барьж очдог. Тийм ээ? Миний бурхантай харилцаж байгаа харилцаа миний хувь хүний мөн төрх хоёрыг л барьж очдог. Энэ биеийг би тайлаад орхино. Өнөөдөр энэ над ертөнцийн байгаа бүхэн миний ард үлдэн. Би бурхны өмнө очиход миний бурхантай харилцаж байгаа харилцаа намайг мөнхөд оршихуйд хаана оршихыг маань тодорхойлно.
Бурхны хажууд амьдрахад өнөөдрийн миний мөн төрхийг л Бурхан анхаардаг. Би ерөөсөө тэр мөн төрхөөл бариад очино. Би одоо яг хувь хүний хувьд ямар хүн юм? Хин юм бэ? Тийм ээ? Ямар үзэл бодолтой хүн юм бэ? Альваад яаж ханддаг хүн юм? Ерөөсөө тэрийг л бариад очино. Тийм ээ? Та нар хэрв одоо ингээд энэ ертөнцөөс нас орсон хүнийг харсан бол үнэхээр тэр одоо нөгөө нэг хүн хувцаа тайлаад орхино гэдэг шиг хүн биед орхиод л явдаг юм байл. Тэр нас барцсан байгаа тэр хүн болвол тэр хүний цогцос бол тэр хүн биш. Зүгээр л хоосон зүйл байдаг. Тийм ээ? Би оршуулгоонууд дээр очиж исэн, тийм ээ? Би ээжийнхаа, аавынхаа шардыг харж исэн, тийм ээ? Би хараад энэ миний аав биш, энэ миний ээж биш. Энэ бол миний ээж аавын бие л байна. Миний ээж аав энд байхгүй байна. Тийм ээ? Бид нар ч гэсэн яг л тийх болно. Бид нар энэ ертөнцөөс Бурхны өмнө ерөөсөө ийм л хоёр зүйлийг л авч очдөг. Тэгэхээр Бурхны хувьд намайг харахтаа за ганц зүргийн надтай харилцаж байгаа харилцаа ганц зүрэг яг мөн төрхийн хувьд хэн байна гэдэг л Бурханд чухал. Бусад миний энэ дэлхий дээрх амьдрал ганц зүрэг ямар орон гэртэй, хэр зэрэг амжилттай юм, мундаг юм уу, муухай юм уу, сайхан юм уу? Энэ бол Бурхны хувьд ерөөсөө 10 дахь асуудал. Яагаад гэвэл энэ бүгд энд ертөнцид үлдэнэ. Бурхан өнөөдөр миний амьдралаас мөнхөд үлдэх зүйл нь л Бурхны хувьд хамгийн чухал. Энэ дэлхий дээр орчих төр зүурийн зүйлс Бурхан тийм чухал биш. Тэгэхээр би одоо ингээд миний Бурхантай амьдрсан итгэлийн амьдрал яагаад их асуудлуудаар дүүрэн байсан бэ гэхлээр би мөнхийн биш төр зүурийн зүйлсд би Бурханыг хэрэглэх гэж оролдоод байсан. Бурхан гэтэл миний амьдралыг харахтаа ерөөсөө миний өөр дөр наваад очих хоёр зүйлийг л хардаг. Энэ хоёр зүйл дээр л хамгийн их анхаардаг. Миний Бурхантай харилцаж байгаа харилцаа, миний хувь хүний хувьд хэн байгаа, миний зан төрх, миний мөн төрхтөр Бурхан анхаардаг. Үнийг л авч ирнэ. Бусад миний тэр карьер, одоо мөнгө төгрөг тэр болвол энэ ертөнцид үлдэх учраас Бурханы хувьд тийм чухал зүйл нь биш. Тийм ээ? Хэрвээ би амьдралаа яг энэ үүднээс л харж эхлэвэл сая би одоо нэг ёсондоо Бурханыг илүү ойлгоно. Бас би өөрийнхөө амьдралаас за би ер нь юуг илүү чухалчилж үзэх вэ гэдэг хараа маань зөв зэг дээр очих юм аа. Тийм ээ? Одоо би өөрийнхөө амьдралаас суралцсан одоо зүйлээ хэлж шүү дээ. Уучлаарай. Миний одоо энэ карьер, миний эд хөрөнгө, миний амьдрал бүтэлтэй байна уу, бүтлэхгүй байна уу? Тийм ээ? Би одоо жаргаж гин үү, зовж гин үү гэдэг бол Бурханд чухал гэхдээ тэр бол 10 дахь асуудал. Бурханы хувьд хамгийн нэгдүгээр асуудал юу вэ гэхлээр намайг хараад ганц зүргийн надтай харилцаж байгаа харилцаа хаа байна? Ганц зүрэг хувь хүний хувьд яг үнэндээ ямар хүн байна гэдгийг л анхаардаг. Яагаад гэвэл миний ертөнцийн амьдрал дуусаад би яг энэ хоёр зүйлийг л авч Бурханы өмнө очино. Би одоо мөнхөд оршиход барьж очих зүйл маань ердөө л энэ. Тэгэхээр Бурхан миний амьдралаас төр зүурийн зүйлсийг нь биш мөнхөд үлдэх зүйлсүүдийг л анхаардаг. Тийм ээ? За тэгвэл би одоо энэ үннийг ойлгожээ, тийм ээ? За тэгвэл одоо бид нар одоо Бурхан намайг миний зан төрхийг, мөн төрхийг хэрхэн төлөвшүүлдэг вэ гэдгийг одоо бид нар өөрсдөөс асууя л да. За миний зан төрхийг ер нь намайг хувь хүний хувьд хэн болгож өөрчилж байгааг, миний өөртөө харилцах харилцааг Бурхан ер нь яаж анхаарч, яаж төлөвшүүлдэг юм? Юуг хэрэгэлдэг юм? Тийм ээ? За Бурхан өөрийн үгийг хэрэглэнэ, тийм ээ? Өөрийн хүмүүсийг хэрэглэнэ. Бас тэрэн дотроос бас хамгийн их одоо Бурханы байнга хэрэгэлдэг зүйл бол асуудал юм аа. Та бидний амьдралд тулгарч байгаа асуудлыг Бурхан хэрэгэлдэг. Үүгээр дамжуулж миний зан төрхийг бүтээн босгодог. Тийм ээ? Бид нар ингэ бодохдоо өөрийнхөө амьдралыг хараад за би энэ дэлхий дээр одоо ингээл амар агуу их зүйл хийж бүтээнэ гэл. Тийм ээ? Одоо бидний дэлхий дээр ингээл би энийг хараад пөөх энэ одоо Elon Musk гэдэг хүн өстө гом агуу их юм хийж яана тий.
хамгийн анхны $1 триллион компани босгочлоо. Одоо ингээл Jeff Bezos гэл тэ одоо ингээл энэ дэлхийд айгүй мундаг амжилттай явж байгаа хүмүүсийг хараад гүмэн агуу их зүйлс хийж гинэ гэж бид нар боддог. Уучлаарай, тэр бүгд бурхны нүдэнд бол та бидний энэ мөнхийн бус ертөнцид хийж байгаа энэ бүтээж босгож байгаа зүйлс бол бурхны нүдэнд далайн иргдээр элсээр байшин тоглоод сууж байгаа хүүхдүүдийн төдийл юм аа. Бурхны хувьд тэр бидний энэ ертөнцид болж байгаа толгой иргэн амжилт тэр хурж байгаа оргил болвол бурхан ерөөсөө тийм чухал биш. Бурхан тийм амар хэрэгтэй ч зүйл нь биш. Яг гэвэл бурхан мөнхөд оршихуйд оршдог. Бурхан хүний амьдралаас юу чухал вэ гэвэл мөнхөд оршихуйд чи юуг барьж ирэх тэр зүйлийг л анхаардаг гэсэн. Тийм ээ? Тэгэхээр одоо Ром номын 12-т хэлж байгаа тийм ээ. Ямарваа бодлоггүйгээр энэ цагийн хэм маягт дасан зогцож тэдний адил бүү болгохтун. Тэрний оронд анхаарлаа бурхан дээр л төвлөрүүл. Тэгвэл чи дотроосоо өөрчлөгдөн. Энэ цагийн хэм маяг нь чамайг төлөвшөлгүй төвшин рүүгээ татан аваачна. Харин бурхан чиний дотор төлөвшлийг авчирч чамаас хамгийн сайныг чинь нээн гаргана гэсэн. Тийм ээ? Өөрөөр хэлбэл бид нар энэ ертөнцийн хэм маягийг дагаад энэ ертөнцийн цаг зуурын амжилт тийм ээ 100 жилийн дараа бидний хиндэж байхгүй тэр хоосон зүйлсийн хойноос хөөцөлдөж биш. Харин бурхны өмнө авч очих. Тэр мөнхийн үр дагаварт миний бурхантай харилцаа миний мөн төрх хоёр дээр л бурхан анхаардаг. Тэгэхээр би ч гэсэн түүн дээр л анхаарах ёстой гэсэн үг юм аа. За тэгвэл одоо бид нар ярьж байна. За бурхан асуудлуудаар дамжуулж миний зам төрхийг бүтээн босгодог гэсэн. Тийм ээ? За бурхан миний амьдралд тохиолдож байгаа асуудлуудаар дамжуулж миний амьдралын замыг өөрчилдөг. Тийм ээ? Таны амьдралын замыг асуудлуудаар дамжуулж өөрчилнө. Үнэхээр асуудлуудаар дүүрэн болоод Америкт нүгэд ирсэн хүнч байж байгаа. Үнэхээр асуудлаас болоод Америкаас явцсан хүнч байж байгаа. Тийм ээ? Таны миний амьдрал тохиолж байгаа нэг ч асуудал бурхан мэдэхгүйгээр тохиолдог асуудал гэж ерөөсөө байхгүй. Тийм ээ? Таны буруугаас өөрөөс ч үүссэн байж асуудал байж болно. Өөр хүний буруугаас ч болсон байж болно. Хинээс ч болсон байлаа гэсэн тэр асуудлыг бурхан надад тохиолдохыг хөндлөнгөөс хараад за ганц зэрэг өөр ингэ тэнэгцээр байгаад ийм байдал үүсчлээ. Яах вэ? Энэ асуудлуудаа энэ ганц зэрэг өөрөө туулаад үүрээд гараг гэж бурхан хэлж байгаа учраас л таны миний амьдралын асуудал байна гэсэн үг. Тэгвэл бурхан таны миний амьдралд тохиолдож байгаа асуудлуудаар бидний амьдралын замыг өөрчилдөг. Та нар мэдчихэл байгаа шүү дээ, тийм ээ? Үнэхээр одоо асуудлуудаар байгаад Монголд байхын аргагүй, амьдрах аргагүй болоод орчноо солиод өөр газар очиж байгаа хүмүүс байна. Бас энэ асуудлуудаас болоод Америкээс явсан хүмүүс ч байна. Тэрийг бид нар хараад юу гэхээр энэ асуудлуудаар дамжуулаад энэ хүний амьдралын замыг нь бурхан өөрчилж байна л гэж бид нар харна гэсэн үг. Тийм ээ? Сургаалт өгс 20:30 дээр заримдаа бид хэцүү өвдөлтийг амсаж байж л өөрчлөгддөг гэсэн үг байна. Тийм ээ? За тэгвэл дараачихын тийм ээ? Бурхан бас асуудлуудаар дамжуулаад намайг яг үнэндээ ямар хүн байгааг надад илчилж харуулдаг гэж. Тийм ээ? Яаков 1:2-4 дээр ах トゥ у нараа элдв сорилттой тулгарх үедээ бүгдийг нь баярлан хүлээж аваарай. Харин учир нь итгэлийг тань шалган сорхиун та нарт төвчээр тууштай байдлыг бий болгодгийг мэднэ. Харин төвчээр тууштай байдал нь чамайг төлөвшүүлж бүтэн болгох ба дутагдах зүйлгүй болгох болно гэсэн. Би өөрийгөө одоо өөрөөр хэлбэл ингэж шүү дээ. Бурхан асуудлуудаар дамжуулж миний жинхэнэ зам төрхийг шалгадаг гэж. За би өөрийгөө одоо ингэж л да тийм ээ. Би өөрийгөө би бол ер нь амар төвчээртэй хүн шүү гэж боддог байж болно. Тийм ээ. Хүн ер нь дандаа өөрийгөө айгу сайнаар боддог шүү дээ. Одоо энэ сууж байгаа хүмүүс дотор би мөн айгу мохоо хүн шүү.
би ер нь бүтэхгүй шүү гэж боддог хүн бол маш ховор. Бид нар ихэвчлэн дандаа би бол ер нь бол дундаас дээгүр сайн хүн, би дундаас дээгүр шудраг хүн, дундаас дээгүр ухаантай хүн, би ер нь их боломжийн хүн шүү л гэж бид нар бүгдээ өөрсдөө бодож байгаа. За би ч гэсэн өөрийгөө тэгээ бодож байгаа гэж бодъё. Тийм үг байдаг. Одоо хүн гэдэг бол одоо яг ийм цайны одоо дүрдэг цай шиг гинэ. Халуун усанд хийхлээр л энэ уутан дотор юу байгаа нь жигнэсээ гарч ирдэг гэж байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр хүнийг асуудал одоо оруулах одоо намайг бол асуудал миний жинхэнэ зан төрхийг илчилж гаргадаг. Тийм ээ? Би одоо өөрийгөө би айгүй төвчээртэй хүн, би амар төвчээртэй шүү дээ бодоод явж илаа. Яг үнэгээсээ би тийм төвчээртэй хүн үү, үгүй хүн үү гэдгийг юу харуулна гэж миний төвчээрийг барсан нөхцөл байдал намайг яг үнэндээ төвчээртэй хүн үү, үгүй хүн үү гэдгийг харуулна. Би өөрийгөө би айгүй бусдыг хайрладаг хүн шүү гэд айгүй итгэдэг байж болно. Юу миний яг жинхнээсээ бусдыг хайрладаггүй хүн үү гэдгийг харуулах вэ? Хайрлахын аргагүй хүнтэй гарч ирж байгаа харилцааны зөрчлөл намайг үнэхээр бусдыг хайрладаг хүн үү, үгүй хүн үү гэдгийг харуулна. Тийм ээ? Асуудлуудаар дамжуулж бурхан миний жинхэнэ зан төрхийг надад болон өөрийн өмнө шалган ил гаргад юм аа. Тийм ээ? За бурхан бидний амьдралд асуудлуудыг өөр яаж хэрэгэлдэг вэ гэвэл биднийг засч залруулахын төлөө бурхан асуудлуудыг хэрэгэлдэг юм аа гэж. Дуулал 119-ийн 71-ээс 72 дээр өгүүлж миний зовсон нь надад сайн болсон. Учир нь энэ нь надад таны заавар хуулиуд дээр төвлөрөхөд сургасан. Таны зааврууд нь надад сая алт мөнгнөөс илүү үнэтэй юм аа гэсэн. Тийм ээ? За ингээд жоохон байхад чинь одоо ингээд хүүхдийг ингээд за энэ над 100 ч халуун шүү бити хүрээрээ л гэдэг тий. Тэгээд хүүхэд сонсохгүй дахиж очиод 100-ыг барьж аваад гараа түлцсэний дараагаар дараа нь хилүүлэлтгүйгээр нөгөө 100-нд хүрэхээ болдог. Тэгвэл бурхан биднийг бас яг ингэж сахилгажуулдаг гэсэн. Бидний амьдрал тохиолдох асуудлуудаар дамжуулаад анзөргөө бити ингэрээ тийм ээ надад шивнээд хэлнэ, библийн үгээр дамжуулаад хэлнэ, номлолоор дамжуулна, итгэгч хүмүүсээр дамжуулна, хэлнэ. Би сонсохгүй. Би өөрөө зүтгэх гэж явсаар байгаа тэр буруу гүйлдээд, унаад, уйлаад, сая шархлах цагтаа л үнэхээр ингэж болдоггүй юм байна гэдгийг сурдаг, тийм ээ. Тэгэхээр бурхан миний амьдрал тохиолдох асуудлуудыг зөвшөөрөхдөө намайг зас залруулахын төлөө бас тэр асуудлуудыг хэрэгэлдэг гэсэн үг юм аа. Дараа нь бурхан асуудлуудаар дамжуулж бас биднийг хамгаалдаг гэж. Тийм ээ? Одоо нэг хүний түүх байгаа байхгүй. Ингээ ажиллаа хийгээд ингээд явж исэн чинь ажлаас нь халдсан гинэ. Тэгэл одоо бурханд гомдоол эзэн минь ээ яаваа те намайг яагаад одоо энэ ажлаас гаргаа хичваа те. Би одоо яах юм бэ? Баларлаа гэд. Тэгэд жилийн дараа тэр компанид тэр чигээр хэрэгт ороод яг тэр өөрийнх нь ажлыг хийж исэн хүн шоронд орсон гэж. Хэрвээ тэр хүн тэр цагт одоо жилийн өмнө ажлаасаа халагдаагүй бол тэр хүн ч шоронд орох ёстой байсан гэж байгаа байхгүй. Тийм ээ? Тэгэхээр бурхан бидний амьдралд тулгарх асуудлуудаар дамжуулан биднийг бас хамгаалдаг юм аа гэсэн. Тийм ээ? Эхлэл номын 50-20 дээр Йосеф ах トゥ нартай хандаж ингэж хэлдэг. Та нарын намайг хорлох гэж хийсэн зүйлийг тань бурхан сайнаар ашиглажээ гэж хэлдэг. За бидний амьдралд тохиолдох асуудлуудаар дамжуулан бурхан биднийг төгс төгөлдөр болгод юм аа. Тийм ээ? За Ром номын 5-ын 3-аас 5 дээр өгүүлж байгаа. Зөвхөн энэ төдий биш. Харин бид зовлон дундаж бахархдаг. Учир нь зовлон бэрхшээл нь төвчээр тууштай байдлыг. Төвчээр тууштай байдал нь зан чанарыг. Зан чанар нь найдвар төрүүлдгийг мэднэ. Харин найдвар нь бидний ичгүүрт уруулдаггүй. Учир нь бурхны хайр бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин бидний зүрхэнд цутгагдсан юм аа гэж. За бурхан биднийг яаж төгс төгөлдөр болгох тийм ээ. За
Өнөөдөр надад миний жинхэнэ мөн төрөх бол энэ ертөнцийн махан биеийн мөн төрөх юм аа. Тийм ээ? За. Махан биеийн мөн төрхийн талаар Ром номын 1:28-аас 32 дээр өгүүлсэн байна. За тэд Бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ гэсэн. Тийм ээ? Өөрөөр хэлбэл Бурхан намайг дуудаад залруулах гэсэн чинь болохгүй болохоор намайг яг тэр төрлөх махан биенийх нь хүсэлтэд намайг орхисон гинэ. За тэр төрлөх махан биетэйгээ үлдсэн надаас юу гардаг вэ гэвэл тэд элдв зүү бус хилэнц шунал бузар булаагаар дүүрэн агаад атаа жөтөө аллаг хэрүүл залмих хар санаагаар дүүрэн хов жив яригч гүтгэгч Бурхныг үзен ядагч дээрлэхүү их занта сагсуу хорон мууг санаачлагч эцэг ихтэй дуулуургүй ухуургүй найдваргүй үл хайрлагч өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. За миний мөн төрхөл ерөөсөө энэ. За яг энэ дээр өгүүлсэн шиг одоо ингээ хүмүүс алж талаадгүй л байгаа л да одоохондоо. Тийм ээ? Худлаа ярина, ховжив ярина, шунхай, бусдыг шүүн, атаач, хорон. Тийм ээ? Энэ бол таны миний энэ хүний мөн төрх. Бид нар бусдын үйлдэлийг хараад, ойлгоод, уучлаад, инрээд, зөөлөн сэтгэлээр хандахын оронд бид нар бусдыг дандаа шүүдэг. Энийг тэнийг юм. Энийг мангар зантай. Тэ бид нар хэн нэгнийгээ тэр битгэл надаас жоохон дээгүүр явж байгаа хүнийг бүтлгүүтэх юм бол бид нар дотроо баярлдаг. Бидний бах хандаг. Гайгүй яваа хүнд бид нар хорон сэтгэлээр ханддаг. Энэ балраатхаасаа. Энэ нэг сүрээдхээсээ. Тийм ээ? Атаархдаг, жөтөөрхдөг, үргэлж бусдыг шүүдэг. Мэдээж би энэ бүгдийг бусдаас нуудаг, тийм ээ? Гаднаа харахад би нэмсэглэн, сайхан зантай, ийдэг. Тийм ээ? Одоо би энэ сүмд нэлээд удаж намайг хүн амттай хэрүүлээгээ хүн амтны нүд амраа хураагараа хийчих гээд байсан та нар баг нэг тэр бол хараагүй. Гэхдээ би тийм хүн биш гэсэн үг өрөөсөө биш. Ишгээгээс асуух юм бол миний тухай зөндөө аймаар юм ярина. Үнэнгээсээ. Тэ? Яг үнэнгээсээ тийм шүү дээ. Ишгээгээс асуувал ер нь одоо та нар энэ чист яа юу вэ на ганцрах чист аймар гар биш шүү дээ, тэ? Зөндөө нүдний булаам сонсноо. Нэмэ? Яагаад вэ? Яагаад бол бид нар хүн учраас бид нар хүний мөн төрөх юм байхгүй юу? Тэгэхээр Бурхан намайг ийм муухай намайг хараад Бурхан намайг зас залруулахыг хүсдэг. Тэ бус зас залруулад Бурхан намайг ямар болгох гээд байгаа вэ гэвэл одоо пастор энэ Галаат номын 5:22-оос 23-ыг сүүлийн хэдэн сар номлож байгаа. Тийм ээ? Харин сүнсний үр жимсэн хайр, баяр баясгалан, амар тайван, твчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн зан өөрийгөө захирахуун юм аа. За нөгөө нэг сая дөр Ром номон дээр өгүүлсэн тэр бүх мөн төрхийг агуулсан намайг Бурхан ийм болгож өөрчлөхийг хүсэж байгаа. Яаж надад эдгэр занг бий болгодог вэ? Яаж надад баяр баясгалан би одоо яаж баяр баясгалантай хүн болдгийг? Тэ? Зовж үзчихээж би баяр баясгалантай хүн болдог байхгүй. Тийм ээ? Би үнэхээр ингэж зовлон туулж үзчихээж би сая баяр баясгалантай хүн болдог. Би хизээд амар тайван хүн болдог. Би үнэхээр амаргүй тайван биш амьдралыг туулж ээж сая би амар тайван болдог. Тийм ээ? Би яаж төвчээртэй хүн болдог? Төвчхийн аргагүй нөхцөл байдлуудыг он удаан жил үүрчээж сая төвчээртэй болдог. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ ариун сүнсний 9 үр жимсийг Бурхан надад бүрдүүлэхийн тулд яг энэ 9 үр жимсийн эсрэг нөхцөл байдлыг миний амьдралд туулахыг зөвшөөрдөг гэсэн үг.
Тэгж байж би сая энэ ариун сүнсний 9 үр жимсийн дээрх тийм хүн болж өөрчлөгддөг. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл би одоо ингэ хэлээд байна шүү дээ. Уучлаарай, би болохоор нэг одоо ингээд амьдрал асуудалгүй байх хэрэгтэй маа. Асуудал тулгараад байхлаар бурхан надад дургу байх шиг байна. Би энэ бурханы өмнө буруу байгаа учраас бурхан надад асуудал өгөөд байна гэж бид нар бодох гээд байдаг. Үгүй бурханы үүднээс харуул бурхан ерөөсөө намайг энэ ертөнцийн амьдрах энийг цөөхөн хэдэн жилийн дотор яг энэ хүссэн зан төрхтэй л хүн болох гэж хичээж байгаа. Яа тэгвэл бид нар зан төрхөөл авч бурханы өмнө очдог. Тэр мөнхийн улсад бариад очих зүйлийг маань л бурхан сайжруулах гэдэг. Энэ ертөнцид орхиод явах зүйлсүүдэд бурхан тэгтлэх анхаарал тавихгүй. Би ингээ бодохдоо бурхан минь би ядуу байгаад энэ яагаад намайг ингээ баян болгож өгөхгүй байгаа юм те. Тэгсэн хажууд нь цогтах надаас итгэлээр дороо мөртлөөс амар баян штэ. Яагаад цогтахыг баян болгож намайг ядуу болгоод байгаа ингээл гоншгоноо яваад байдаг. Гэтэл бурханд ерөөсөд тэр миний баян болох нь бурханд 10 дахь асуудал. Бурхан хамгийн нэгдүгээрт яг энэ ариун сүнсний 9 үр жимсийг л надаа бий болгох нь бурханд миний амьдралд хандсан нэгдүгээр анхаарал хамгийн чухал хүсэл нь энэ. Яагтвэл цаг хугацаа өнгөрнө. Хүний амьдрал урсаад үгүй болно. Бурханы өмнө би үнийг л барьж очино. Тийм ээ? Тэгэхээр бурхан үүнийг эдгээр зан чанарыг бий болгохын тулд миний амьдралд асуудлуудыг зөвшөөрдөг юм аа. Сүүлд нь бурхан асуудлуудаар дамжуулж биднийг өөртөөгөө ойртуулдаг. Дуулал 34:18 дээр эзэн зүрхэн эмтэрсэн хүмүүстэй ойрхон байдаг бөгөөд сүнсэн нэцлэгдсдгийг авардаг гэсэн. За Johnny Erickson Tada гэж нэг одоо эмэгтэй байдаг. Та нар юу сонссноогүй? Johnny гэдэг ийм эмэгтэй. За Балтиморт амьдарч байгаад одоо энэ Chesapeake Bay дээр усанд ороод залуухан хүүхэн байхдаа ингээ ус руу үсрээд тэгэд ус руу үсрээд толгоогоор одоо тэр далайн ёроол мөргөөд хүзүү нугарсан. Тэгээ одоо хүртэл амьд. Тэгээд одоо ингээд насан турш ингээд одоо хүзүүнээсээ доош бүх бие нь мдээгүй болцсон ийм эмэгтэй байдаг. Тэгээд Johnny Erickson гэдэг нэртэй тэгээд хожимонд Тада гэдэг овогтой Япон хүнтэй суугаад тэгээд тэр Johnny Erickson Tada гэдэг бүтэн нэртэй болсон эмэгтэй байхгүй юу? Тэгээ энэ эмэгтэй бол одоо тэр гимтээд тэгээд олон жил амьдарч байхдаа бурханд итгэсэн. Тэгээ тэр хүнээ хэлсэн үг байна. Амьдрал ямар ч асуудал, бэрхшээлгүй цэцгэлж байх үед бид Есүсийн тухай мэдэж, түүнийг дуурайж, түүний үгийг иш татаж, түүний тухай ярьдаг. Харин зөвхөн зовон шаналхтаа л бид Есүсийг үнэхээр мэддэг гэсэн. Тийм ээ? Бидний амьдралд асуудал тулгараагүй үед бид нар Есүсийн тухай ярьдаг. Тийм ээ? Бид нар ингээ ярина. За залбирнаа. Тэгж жаад нэг залбирнаа. Тийм ээ? Үнэхээр амьдрал тулгарх цагт залбирахгүй байж чадахгүй нөхцөл байдал ирдэг. Боссон ч суусан ч идсэн ч уусан ч өөр ирэхгүй. Эзэн минь ээ, Есүс минь ээ, туслаач. Тийм ээ? Бидний амьдрал тийм өдрүүд ирэх цагт л бид нар сая үнэхээр бурханд ойртдог. Бид нар өөрөө яагаад ч давж дийлэхгүй. Миний хүч хөрөхгүй асуудал ирэхэд би өөрийн ирэхгүй би бурханаас тэр 13-аараа зуурч авдаг. Тийм ээ? Тийм учраас бурхан бидний амьдралд асуудлуудыг зөвшөөрдөг юм аа. Тийм ээ? Бид нар бүгд Йосефийн түүхийг мэднэ. Йосеф 17 наснаасаа 30 нас хүртэл 13 жил ингээд зовлон туулдаг. Боол болж худалдагдсан, шоронд орно, тийм ээ. Тэгэд бурхан Йосефийг тийш оруулахгүй байж болох байсан шүү дээ. Бурхан чадах байсан шүү дээ. Тэгтэл үгүй, бурхан түүнийг туулахыг нь зөвшөөрсөн. Яагаад гэвэл тэр 13 жилийн 17 нас хүртлээр айлын эрх танхил хүүхэд байснаа
13 жилийн тэр зовлон туулсны дараагаар Йосеф үнэхээр бурханд ойр хүн болж хувирсан. Тийм ээ. Та бидний амьдралд тулгарх зовлон, та биднийг асуудал, та биднийг бурханд ойртуулдаг. Тийм ээ. Даниэлийг бурхан арслантай нүх рүү шидүүлэхгүй байж болох байсан. Тийм ээ. Бурханд үүнийг зөвшөөрсөн. Яагаад вэ? Энэ нь Даниэлийг бурханд ойртуулах учраас. Тийм ээ. Пол бурханд үйлчлээд явсан. Тийм ээ. Пол бурханд үйлчил, Пол бараг ганцаараа тэр газар дундын тэнгисийг тойрсон улсуудад Христийг тунхагласан. Маш олон хүнийг итгэл дээр авчирсан. Полын хувийн амьдрал юу болсон? Онгоцны сүрэл, зодуулан, хамгийн сүүл цаазаар авахулсан. Яагаад бурхан тэр өөртөө үйлчлээд байгаа Полыг тэр их зовлон, гачлан дундуур 3 удаа онгоцонд сүрээд явахыг зөвшөөрсөн. Тэр болгонд Пол бурхан руу ойртож, тийм ээ, бурханыг жинхнээс нь таньж мэдэх боломж байсан учраас бурхан үүнийг зөвшөөрсөн юм аа. Тэ? Пол бичиж байгаа 2 дугаар Коринт номын 1:9 дээр бид өөрсдийгөө үхэн хэмээн бодсон. Ямар ч хүч чадлаггүйгээ мэдсэн тэгсэн нь ч сайн болж биднийг аварч чадах цор ганц бурханы гарт бүхнийгээ өргөсөн гэсэн. Тийм ээ? Асуудал бурхан бидний амьдралд асуудлыг зөвшөөрөхдөө биднийг өөртөө ойртуулахын төлөө түүнийг хэрэгэлдэг юм аа. Тийм ээ? Тэгээ бид нар өнөөдөр үзлээ. Бурханы ерөөсөө энэ ертөнцийн хүмүүс шиг битгий бодорой. Тийм ээ? Энэ ертөнцийн хүмүүс юу гэж боддог вэ гэвэл миний амьдралд асуудалгүй л байвал сайхан гэж боддог. Тийм ээ? Миний амьдралд ер нь асуудал тулгарх ёсгүй гэж боддог. Миний амьдралд асуудал тулгарвал ямар нэг зүйл буруу байна. Миний амьдрал буруу байна. Би эсвэл буруу байна гэж бид нар бодох гэдэг. Харин бурханы үүднээс бол бид нар юу гэж харах вэ гэвэл бурхан надад энэ ертөнцид амьдрах бүх хугацаанд асуудлуудыг зөвшөөрнө. Тийм ээ? Тэгээ би үүнийг юу гэж харах вэ гэвэл энэ нь сайн юм. Энэ асуудал тулгарх нь сайн юм. Өөрөөр хэлбэл бид нар маргааш миний амьдралд асуудал тулгархад юу гэж асуух ёстой вэ гэвэл яагаад бурхан намайг ингэж зовоогоод байгаа ингэж хэлэхгүй яах гэж энэ асуудлыг үгүй. Бид нар сая дээр ариун сүнсний 9 үржимсийг үзлээ шүү дээ. Таны амьдралд харьцааны асуудал өгж байгаа бол би юу гэж харах вэ гэвэл би өөрчлөгдөх ёстой юм байна. Танд эхнэртэйгээ, нөхөртөйгээ, хүүхэдтэйгээ, өөр ажлынхаа газрын хүмүүстэй харилцааны асуудал байна уу? Бага юу? Хэрэг байгаа бол эн чи юу гэсэн үг вэ гэвэл та бид нар асуудал тулгархлаар яадгүй гэхээр бурхан минь бэлгийг өөрчлөөд өгөөч гэдэг байхгүй. Бэлгийн үеэр асуудал тулгарнгууд бэлгийг өөрчлөөд өгөөч. Тийм ээ? Хишгийн битэрийн хооронд би эхнэртэйгээ асуудалтай болохоор манай эхнэрийн нүдийг нээгээд өгөөч. Тэ? Номлол сонсохлоор энийг хишгээ сонсоотгоосоо. Тэгвэл нэг ойлгох бах та. Тэгвэл нэг өөрчлөгдөх бах та. Уучлаарай, бурхан миний амьдрал дээр асуудлыг нөгөө хүнийг өөрчлөх гэж авчирч тавиагүй байхгүй. Намайг өөрчлөх гэж авчирч тавьсан байхгүй. Тийм ээ? Тэгэхээр хэрвээ та эхнэртэйгээ асуудалтай байгаа бол энэ чи юу гэсэн үг вэ гэвэл та эхнэрийгээ харах хараагаа өөрчлөөл гэсэн үг. Та хүүхдтэйгээ харилцааны асуудал байгаа бол хүүхдэд чи асуудал байгаа юм биш ээ. Та хүүхдтэй харах хараагаа, хүүхдтэй харилцаагаа өөрчлөөл гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бид нар өнөөдөр яаж хандах ёстой вэ гэхээр таны миний амьдрал бурхан асуудал авчирч тавьбал за энэ асуудлын нөгөө тал нь юу вэ? Энэ асуудлыг туулснаар надад ямар зан чанар бий болох вэ? Би өөрийгөө яаж өөрчлөх ёстой юм бэ? Тийм ээ? Одоо би яг миний амьдрал тохиолдож байсан. Би одоо ингээл анх гэмтэл би 8 жилийн туршид би үнэхээр ингээд нөгөө нэг өөрийгөө сайжруулчих гээд одоо ингээд эдгэрчих гээд би аль байдгаараа зүтгэсэн. 8 жилийн турш би үнэхээр хичээсэн.
8 жилийн турш миний бүх юм уруудсан. Би хичээх тусам улам баларсан. Тэгээд 8 жилийн төгсгөлд одоо би ингээм хамгийн сүүлд би бурхны өмнө очиод би чадахгүй юм байна. Би дийлэхгүй юм байна. Ер нь одоо та миний амьдралыг ав. Өхүүлүүл өхүүл, сэхүүлүүл сэхүүл. Одоо энэс хойш би ерөөсөө миний амьдрал падлиг. Би ерөөсөө боллоо. Би ерөөсөө бууж өглөө. Тэр цагт бурхан намайг гараас минь өргөж босгосон. Өөрөөр хэлбэл яаж юм? Бурхан миний амьдралд авчирч тэр асуудлыг тавьснараа улам одоо надаас юу хүссэн гэхлээр намайг бууж өгч өөртөө итгэж найдахаа болж тэр бардам зангаа хугалж хаяад Бурханы өмнө өвдөг дээрээ сөхөрхийг л хүлээсэн. Би зөрөөл байсан. Миний ачаа улам хүндрээл байсан. 8 жилийн турш эцэст би зогсож чадхаа болсон. Тийм ээ? Яагаад гэвэл миний тэр 19 настайд би анх гэмтээд эхлэхэд миний амьдралын тухай ойлгож байсан гэхээр хамгийн сул дорой хүн л бурханд итгэдэг. Ирэх хүн бол өөртөө итгэдэг байх ёстой юм аа. Миний тэр итгэл 8 жилийн турш миний дээрх ачаа хүндэрсээр хугарах цагт би үнэхээр бурхныг дуудаад хашгирахад бурхан намайг татаж босгосон. Тийм ээ? Өөрөөр хэлбэл яаж юм? Асуудал авчирч тавиад бурхан надаас нэг үр дүн хүсч хүлээсэн. Би тэр үр дүнг надаас гарахгүй бол бурхан гаргаж ижил сална. Тийм ээ? Дараа нь одоо ингээл харилцааны асуудал төр бит хоёр грин карданд аплай хийчихэл байж исэн. Хишгээ нэг шүдний эмнэлгийн оффист ажилладаг. Тэгээ нөө шүднийх нь эмчээр одоо ингээд хишгээ грин карданд аплай хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь хишгээ ерөөсөө тэр офисынхаа хүмүүстэй ажил нь бүр зовж эхэллээ. Одоо яг нөгөө Монголд байдаг шигээл ингээл нөгөө хүмүүстэй ингээд хусгаал юмд нь туслаад ингэчээл. Тэгэл өөрийнх нь ажил хүндрээд ирэхлээр нөгөө хүмүүсээс би одоо эднэр туслах юм чи эднэр надад туслах байхаа гэж бодоод хардаг. Нөгөөдөл нь ерөөс тоодгүй гэж байгаа байхгүй юу? Америк хүмүүс ер нь нэг тийм хандлагатай шүү дээ. Тэ? Бид нар бол ингээд нөгөө би эндээ тусалчаа за одоо ингээд дукалаа тусалсан дукалаа дараа нь ингээд ганцрог тусалсан би одоо энэд нь туслана гэж хандаад байдаг байхгүй бид нар. Америк газрууд бараг тэгдэггүй. Чиний асуудал чиний асуудал. Чи давхиж очиод тусалсан бол тэр бол чиний л проблем. Одоо би чамд өртөө биш байхгүй юу? Тэгээд одоо нэг ишгээ чинь тэнд хямарваа ерөөсөө уйлаад л те. Тэгэл бүр ингээд ерөөсөө өнөөдөр инглээ гэдэл те бүр ингээд цөхрөнгөө бараад сүулдэ ингээд надаа ингээд нэг удаа уурлаад хэлж байна одоо хизээ грин карт ирэх юм бэ? Грин карт ирвэл хиндээс салмаар байна. Тэ? Тэгээ би одоо нэг мэрэгэн ухаантай тач биш тэр үнэхээр өстой бурхны ариун сүнс надаар хэлүүлсэн. Би тэгшгээд хэлсэн баг. Ишгээ энэ асуудлыг бурхан чамд зөвшөөрсөн бол тийм ээ. Чи одоо энэ ажлын газрын хүмүүсээс салаад явахын түүс болж явахт чинь бурхан чамайг салахгүй. Энэ грин карт хизээд ирэх вэ гэвэл чи энэ ажлын газраа үнэхээр ажилламаар энэ өөртөө дургүй байгаа чи дургүй байгаа хүмүүсээс салж хагацхын аргагүй болсон цагт грин карт ирнэ шүү. Тэрнээс нааш ирэхгүй. Үнэхээр тийм болсон байхгүй. Тэгэд тэрнээс хойш 3-4 жил болоод хамгийн сүүлд нь грин карт аваад хишгээ ажилласаас бас хишгээ жуулаад нөгөөдөл нь жуулаад өнөөдөр хүртэл одоо ингэ шүд мүд өвтгөхлөр бид нар бүгдээ нөгөө яг нөгөө хишгээгээ ажиллаж офистер очиж манай К гэдэг нөгөөдөл нь сүйд болоод тий. Тэгж өөрчлөгдсөн. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм? Тэр асуудлыг, тэр харилцааны асуудлыг авчирч тавихтаа бурхан та биднийг өөрчлөхийг л хүссэн учраас тэр асуудлыг зөвшөөрсөн. Өнөөдөр таны амьдралд асуудал тулгархад, маргааш тулгархад бид нар юу гэж асуух вэ гэвэл одоо над чиг тийм зөрүүд, бардам, хатуу битгий байгаарай. 8 жилийн туршид тийм ээ? Би эсрэг нь би өөрөө чадна. Бурхан надад хэрэггүй. Би өөрөө чадах ёстой шүү дээ. Тийм ээ? Ингэж зүтгэх юм бол миний дээрх ачаа улам л хүндэрсээр байгаад би хугарч унжээсэн. Тийм ээ? Өнөөдөр бол би одоо хэрэг үнэхээр одоо ингээд амьдралаас Бурханы үннээс суралцж байгаа бол маргааш надад асуудал тулгарнаа. Өнөөдөр ч асуудал байгаа. Бид нар асуудлыг юу гэж харах уу гэхэлэр
энэгээр дамжуулж Бурхан намайг яаж өөрчлөх гээд байгаа юм? Би ер нь юуг буруу хараад байна? Би юунд буруу хандаад байна? Таны амьдрал гачигдал байгаа бол та таны мөнгийг харахаараа, Бурханыг харахаараа чинь зөв цэг дээр биш байгаа учраас гачигдал байна. Танд харьцааны асуудал байгаа бол та тэр хүнийг харахаараа, тэр хүнд хандах хандлага, тэр хүнтэй харилцах харилцаагаа та өөрөө л өөрчлөх ёстой гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр бид нар өнөөдөр амьдрал тулгарх асуудлуудыг баяртайгаар талархан хүлээж авах хэрэгтэй. Бид нар зөөлөн сэтгэлээр энэ асуудлыг Бурхан надад өгч байгаа бол намайг Бурхан ингэж өөрчлөх гэж л байгаа юм байна. Би түүнийхэн дагуу тэр Бурханы гарын аясаар тэр зөөлөн тийм ээ эвэн бүрдсэн шавар адил түүний аясаар өөрчлөгдөх зөөлөн дуулууртай зүрх сэтгэлтэй байх ёстой юм аа. Тийм ээ? Энэ нь надад сайн. Энэ нь надад сайн. Таны амьдралд өнөөдөр шийдэгдэхгүй асуудлууд, та дийлэхгүй байгаа асуудлууд байгаа юу? Та учрыг нь олохгүй, та залбираад ерөөсөө үр дүн нь гарахгүй асуудлууд байсаар байгаа юу? Энэ юу гэсэн үг вэ гэвэл та тэр асуудлыг хараа хандлага өөрчлөх ёстой л гэсэн. Таныг Бурхан өөрчлөхийн тулд ажиллаж байна. Яагаад миний зан чанар хамгийн чухал юм бэ? Тийм ээ? Би одоо хэлж байна. Нэг талаас би Бурханы өмнө Бурхантай харилцаа өөрийн зан төрхөө л авч очдог. Тийм учраас Бурхан өнөөдөр миний өөртөө харилцах харилцаа миний зан төрхтөр хамгийн их төвлөрдөг. Нөгөө талаас би өөрийн зан төрхөөр л Бурханд үйлчлдэг. Бид нар ингэж боддог. Бурханд үйлчлэнэ гэхлээр л за чамдаана дүүргэж аваад Европоор яваад эсвэл хаашаа чинь сайн мэдээ наянд яв баахан амтныг Бурханд итгүүлээд тэгэл Бурхан намайг хараагүй ганц зэрэг гөөм мондог шүү. Гөөмөн олон хүнийг Бурханд итгүүлээд тэгэхээр их сайн хүүхэд юм аа. Ганц зүргийг ер нь юу хүсээд энэ тэрийг нь өгөө гэж бодно гэж бид нар бодоод байдаг. Яг үнэндээ миний амьдрал өөрөө Бурханд үйлчилж байгаа үйлчлэл маань юм аа. Та хувь хүний хувьд хэн байна? Яг түүгээрээ л та Бурханд үйлчилдэг. Та айлд яваад ороход тэр айл болгоныг өөрийн гэсэн уур амьсгалтай, өнгө аястай айл байдаг. Тэр айлын өнгө аяс уур амьсгал хаанаас бүрддэг гэж таны эхнэрийн, таны хүүхдийн хэн байгаагаас бүрдсэн уур амьсгал. Та өнөөдөр байгаа учраас таны эргэн тойрны хүмүүст танаас гэрэл гэгээ авч байгаа юу? Танаас зөөлөн сэтгэлийг, танаас уучлалыг, танаас хайрыг, танаас төвчээрийг, танаас инэрлийг хүлээж авч байгаа юу? Тийм ээ? Тэр ариун сүнсний 9 иржимс танаас надаар дүүрэн байвал таны эргэн тойронд байгаа хүмүүст өөрийн мэдлгүй халтдаг. Танаас тэр халдвар авсан хүн дараачийн хүндээ халдаадаг. Бурхан ерөөсөө биднийг ингэж л ашигладаг. Би 24 цаг яг хэн байна? Түүгээрээ л би Бурханд үйлчлдэг. Өнөөдөр та хүссэн хүсээгүй таны хүүхэд таныг л дуурайж хүн болж байгаа. Та ууртай, ааштай, бусдад талархалгүй, бусдыг шүүдэг бол хүүхэд чинь тийм л болж байгаа. Танаас тэр халдварыг л авна. Та бусдыг ойлгодог, уучладаг, бусдад талархдаг бол хүүхэд чинь өөрийн мэдлгүй түүнийг л танаас авна. Бурханд үйлчлдэг бидний 24 цагийн үйлчлэл, бүх насны үйлчлэл бол бидний мөн төрх, зан төрхөөр л үйлчлэл байгаа юм. Тийм учраас Бурхан бидний зан төрхийг л өөрчлөх гэж ажилдаг. Яагад гэвэл хэдий ч нэ би тэр ариун сүнсний 9 үр жимсийн төрхийг агуулна. Төдий ч нэ би орчиндоо тэр хайрыг, төвчээрийг, бие захирахуйг, инэрэнгүйг, шудраг байхыг, итгэмжит байхыг би эргэн тойрондоо халдаадаг гэсэн үг.
Та хэдий ч нэ махан биеийн дагуу байна. Төдий ч нэ орчиндоо хортой нөхцөлийг тараана. Тийм ээ? Заримдаа орлоо морлоо дээр ингэ бичсэн байдаг. Энэ Wellington энэ хавийнхан чинь хорт могоон хөндий гэсэн. Дан хов жив, дан шүүлт, буруу зөв ойлгоод янз бүрээр шүүсэн, хов жив, муулсан яриагаар дүүрэн байдаг гэж хэлж. Хэзээ нэгэн цагт хүмүүс энэрл сумыг хараад хорт могоон хөндий гэж хэлэх юм биш үсттэй. Тэгвэл бид нар үнэхээр Бурхны нэрийг гутаанд оромжлуулж байна гэсэн үг. Энэрл сүмд хүн орж ирээд үнэхээр гэрэлтэй газар шүү. Тийм ээ? Энэ энэрл сүмийн өнөөдөр байгаа уур амьсгал та бидний мөнд төрхөөс холилдоод бий болсон тэр уур амьсгал шүү дээ. Тийм ээ? Энэ энэрл сүм доторх уур амьсгалыг та юм уу би өөрчлөх үүрэгтэй байхгүй. Энэ бол бидний Бурханд үйлчилж байгаа үйлчлэл. Таны миний юу ярих, юу хийх нь тийм чухал биш ээ. Тийм ээ? Би та нарын өмнө гарч 1000 сайхан юм ярьж болно шүү дээ. Гэхдээ та нар яг үнэндээ намайг хэн гэдгийг нэг та нарт нэг бүгдээрээ ч нэг мэдрэмж байгаа шүү дээ. Хан зэрэг байх жоох эвгүй гардаа гэдэг бодолтой хүн байж л байгаа. Тийм ээ? Хэрвээ би тийм л зүйлийг би орчиндөө түгээж байгаа бол миний Бурханд үйлчилж байгаа үйлчлэл хангалттай биш л байна гэсэн үг. Хэрвээ надад тийм зүйл байгаа бол Бурхан намайг өөрчлөхийг л хичээнэ гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр ах トゥ нараа би та нарыг урамшуулмаар байна. Бидний энэ ертөнцид амьдрах бүх хугацаанд асуудал дандаа тулгарна. Асуудлыг талархан баяртайгаар хүлээж авцгаая. Яагтвэл танд өгөгдөж байгаа асуудал болгоны нөгөө талд энэ асуудлуудаар дамжуулж Бурхан намайг хэлбэршүүлэх гэсэн Бурханы хүсэл төлөвлөгөө байгаа. Асуудал хинээс хаанаас яаж үүссэн хамаагүй. Миний тэнэглэлээс амьдралдаа би хар мянган асуудал авчирч байсан. Бусд хүнээс болоод ч миний амьдралд асуудал үүсчил байсан. Тийм ээ? Хинээс үүссэн хамаагүй. Өнөөдөр таны миний амьдралд энэ асуудал байж л байгаа бол Бурхан үүнийг нэг зоригтойгоор байлгаж байна гэсэн. Тэгэхээр бид нар одоо амьдралд асуудал тулгархад байгаа асуудалтай бид нар юу гэж асуух хэрэгтэй вэ? Яах гэж? Бурхан энэ асуудлуудаар дамжуулаад намайг яг яаж өөрчлөх гээд байгаа юм? Тийм ээ? Эхнэртэйгээ нөхөртэйгээ асуудалтай байгаа бол эн чинь юу гэсэн үг вэ гэвэл эхнэрийг чинь нөхрийг чинь өөрчлөх гээд байгаа юм биш. Таныг, намайг, эхнэрийг, нөхрийг, хүүхдээ хардаг хараагаа өөрчил. Хандлагаа өөрчил. Илүү ойлго, илүү хайрл, илүү зөвшөөр. Тэр хүмүүсийг байгаагаар нь байлгал гэж байна л гэж ойлгох хэрэгтэй. Зарим харилцаанууд ажиллахгүй ч байж болно. Тийм ээ? Ер нь зарим харилцаанууд эвдрээд магадгүй та өнөөдөр ганцаараа хүндийг үүрэх өдрүүд ч тохиолдож болно. Энэ нь ч гэсэн сайн гэсэн үг. Яагтвэл ийм үг байдаг. Чи хэрв ганцаараа байж сураагүй бол хүнтэй битгий суугараа гэсэн үг байдаг. Ихэнх хүмүүс ганцаараа байж чаддгүй учраас хүнтэй суудаг. Тэгээ нөгөө хүнээрээ өөрийнхөө сэтгэл зүйн бүх хэрэгцээг хангуулах гэж оролддог. Уучлаарай, нэг ч хүн таны сэтгэл зүйн хэрэгцээг хангаж өгч чадахгүй. Та өөрөө ганцаараа түүнийг авч явж сураагүй цагт өөр хүнээр та тэр ганцаараа өөрөө шийдэх ёстой асуудлаа шийдвүрэх гэх юм бол ямар ч амьдрал бүтэхгүй. Та ямар харилцаанаас үүнийг нэхэж шаардчил байгаа бол бүх харилцаан чинь дандаа асуудал үүсэх болно. Тийм ээ? Асуудалд талархацгаая. Яагтвэл асуудлуудаар дамжуулж та бид нар хэлбэршигдэнэ. Тэр хэлбэршсэн хэлбрээрээ бид нар Бурханд үйлчлэнэ. Тэр хэлбэршсэн хэлбэрээ аваад бид нар Бурханы өмнө очино. Бид нар нэг зүйлийг хатуу санах хэрэгтэй. Бурхан таны миний амьдралаас мөнхөд үлдэх зүйлсүүдийг л хамгийн их анхаардаг. Миний энэ дэлхий дээрх амжилт, алдар нэр, эрх мэдэл энэ дэлхийд л үлдэнэ. Би нүцгэн ирсэн нүцгэн буцана. Би энэ ертөнцөөс яваад сар хагасын дараа ихэнх хүмүүс намайг мартана. Тэгэл болоо.
Ерөөсөө миний энэ ертөнцийн дээрх амьдрал энэ ертөнцид би нэг бие тайлаад үлдэн над хэрглэж исэн бүх зүйлсээ нардал үлдэн. Хаяхын хаяад хэрэглэхийг хэрэглээл явна. Жилийн дараа та нарын хинэж намайг бараг санахчгүй. Ерөөсөө ертөнцийн бодит үнэн нь. Ягаад гэвэл эн чинь цаг зуурын зүйлс юм аа. Харин энэ ертөнцөөс би ерөөсөө хоёрхан зүйлэл авч очив. Миний бурхантай харилцаа, миний мөн төрх. Би бага мөн төрхөөрөө бурханд үйлчлдэг. Би мөн төрхөө бурханы өмнө авч очив. Бурхан намайг энэ ертөнцид амьдрах хугацаанд энэ хоёр зүйл дээр л хамгийн гол нь фокус хийдэг. Бид нар өнөөдөр бодохдоо бурхан миний санхүүгийн асуудлыг хэзээ шийдэж өгөх юм? Бурхан надад ямар ажил өгөх юм? Бурхан миний надад одоо ямар мэрэгжил сонг гэд байгаа юм бол ямар хүнтэй суу гэд байгаа юм бол ийм асуудлууд дээр бурханаас хариулт нэхэл явдаг. Яг үнэндээ болов байж тэ. Тэр бол бурханы хувьд 10 дахь асуудал. Та ямар ч ажил хийж болно. Ямар ч хүнтэй сууж болно. Тийм ээ? Ямар ч карьер хөөцөлдөж болно. Бурхан юу гэж анхаарах вэ гэвэл энэ хүн ямар сэтгэлээр үүнийг хийж байна. Яг үндэ энэ бүхний үр дүнд ганц зүрэг яг ямар хүн болоод байна гэдгийг л бурхан анхаардаг гэсэн. Тэгээд эзэн талархаж, эзэнд итгэмжэд амьдрцгаая. Бид нар нэг зүйлийг хатуу санах хэрэгтэй. Бурхан миний төлөө оршдоггүй юм аа. Бурхан миний хүслийг биелүүлж өгөхийн тулд оршиж байгаа биш. Би Бурханы хүслийн төлөө оршиж байгаа. Бид нар хүний нүдээр Бурханыг хараад Бурхан надад хайртай бол миний хүслүүдийг биелүүлж өгөх ёстой гэдэг энэ хүүхдийн хандлага бид нар орхих цаг болсон. Бид нар харин Бурхан бол мөнхөд оршихуйд оршдог Бурхан. Бурхан өнөөдрийн миний ертөнцийн амьдралаас илүү ганц зэрэг мөнхөд оршихуйд ямар хүн байж ирэх вэ гэдэг дээр л Бурхан анхаардаг гэсэн үг. Тэгээ үүний төлөө Бурхан бүгдийг хэрэглэ. Маргааш бид нар амьдралдаа асуудал тулгархад яагаад Бурхан намайг надад энэ асуудлыг өгвөө гэж асуудаг хүмүүс биш. Бурхан яах гэж өгвөө? Би яаж өөрчлөгдөх вэ? Миний юу буруу байна вэ? Би аль хараа хандлага зан чанараа өөрчлөх ёстой вэ гэж асуудаг хүмүүс байцгаая. За бүгдээр ингийн эзэн гэвэгэ.